таньдаг хүн ирж ятгаж үзсэн. Та тийш очиа хэрэггүй. Эн чинь өндөр сайхан алав гэж. Дараа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэргүй хөрөнгө мөнгөний тухай асуудал гарч тэрийг далдаас нь холбож ингэж шүүгсэн. Энийг тодорхой нэр бүхий хүмүүс та бүхэн мэдж байгаа хууль зүйн сайд ийм үр гүйцэтгэгч Тэмүүжин өөрийнхөө хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг хамаатантайгаа нийлж ийм одоо компанийг дэгдээснийг би мэдх юм аа. Би энд улсын их хурл төрийн хууль тогтоох дээд байгууллага ажиллаж байна. Албан ёсоор нэг үг хэлье. Энэ бол худлаа юм аа. Энэ гүтгэлэг гэдгийг нэгдүгээрт хэлье. Хоёрдугаарт хууль зүйн сайд байсан хүн, байж байгаа хүн тийм мэдээ орж ирлээ ч гэсэн тэрнийг ядаж нэг үний юм болов уу гэж нотолцоход юм уу асууж лавлцоход хандахгүй яагаад ингэж хөнгө хандсан юм болов гэдэгт би харамсч л явна. Тэ. За ер нь бол энэ албыг залгуулахад над хүнд байсан шүү. Таньдаг мэддэг хүмүүс, найз, нөхдүүд, гишүүд, хамаатан садан миний мэдэхгүй улсууд хүртэл тодорхой хүмүүсийн хэргийг дарах зогсоох талаар асуудал тавьдаг. Манай эхнэрээр дамжуулж хүртэл хөгшөө их эцгээ яриулдаг. Хүний хувьд надыг бол байх сухай аргагүй болгож ирсэн.